нөгөө манай аав чи чинь ямаатай ноолоор юм өнгөөр хамаг ноолоороо зард ууцсаваад өгсөн нөгөө ууц гээц. Ноолоор найна. Бараг галт үлчсэн юм л шүү. Хөдөө нүүсний хамгийн том шагнал нь их тийм 50 амгалан болсон. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Монгол улсын Ховд аймгийн Дөргөн сумаар нутгалдаг сошиалоор 400 мянган дагагчтай хөдөөний айл брендийн үүсгэн байгуулагч Ерөөл Төвшин Буян Догтохын гэр бүлтэй хийсэн ярилцлагыг эрхэм үзэгч та бүхэндээ хүрэхээр боллоо. Та бүхэн хүлээн авч үзээрэй. За сайн байна уу та хоёр сайн явж ирөө. За сайн байцгаана. За амар уцхан уу. За уг нь бол одоо миний хувьд бол та хоёрын бичлэгийг одоо хөдөөний айл гээд бичлэг нь бол үзчихсэн. Тэгэхдээ одоо яг та хоёрыг байна гэж өнөөдөр сансангүй. Тэгэд одоо яг ямар зарилга, ямар ажиллаар бэж хотыг зорж ирв. За битээр одоо сүүлийн жил гарны өмнөөс Өвөр Монголын Алтан гүр компани хамт хамтарч ажиллаж байгаа. Тэгээ гол энэ бид хэдийн хамтарч байгаа гол санаа маань өөр хэллээ битэр чинь яг орон нутагт хөдөө малчтай хадуун амьдарч. Тэгээ Монгол улсын одоо асгц хөдөө нутагт амьдарч байгаа малчин өрхүүд маань яг уламжлалт аргаараа сүт цагаа идэг босрос хэвэр яваа. Дийлэнх маань. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл яг тэр уламжлалт аргаар босруулагдав. Цаг хугацаа их шаарддаг, хөдөлмөр их шаарддаг. Тэгэхээр тэднийхээ ажлыг бас хөнгөвчлөх. Тийм учраас энэ Өвөр Монгол хэрэгжиж байгаа, малчтай хэрэгжиж байгаа сүт цагаа идэг босруулж байгаа технологиг бас тийш тэднэртэйг холбож өгье гэсэн ийм үндсэн зорилгоор бид бас хамтарч ажиллаж байгаа. За. Тэгээ тэр ажиллаараа бас одоо ингээд 2 дахь меню ихнэр маань 3 дахь ирж байна. Ядад улсад. Тэгээ Бээжинд өнөөдөр хийж байгаа ажил маань давхар бас Бээжингийн элчин төслийн дулаантай бас хамтраа бидэд бас яг энэ чиглэлээр бас ажлууд хийя гэдэг. Ажил маань төгсөл эхэлж байна. За. Та бол уг нь Бээжингээр ирж ирсэн үү? Урд нь бол бас бизнесийн шугамар энтрүүл нэлээд ирж ирсэн. Ирж ирсэн. За Бээжинд би яг ирж байгаа. Шанхай шинжин тэнжинээр явж ирсэн тийм. Тэгвэл одоо яг хоо мэдээж энэ удаа бол одоо бас ингээд бизнесийн ч юм уу одоо ажлын шугамар ингээд ирсэн юм байна. Тэгэхдээ одоо ер нь миний хувьд ч гэсэн одоо үзэгчийн хувьд бол та хоёрын одоо хөдөөний айл гэдэг тэр амьдралыг бол их сонирхоод байгаа. Тэгээд уг нь та хоёр хоёлаа хотод төрсөн гэсэн. За ер нь яг хөдөөс би бол хотод өссөн. Багаас Хотод өссөн. Өөрийн орос улсад өссөн. Бараг галт үлчсэн юм л шүү. Тэгээ одоо хөдөөний юм болоод ингээд. За тэгвэл таны эхнэр? Миний хувьд хөдөө яг Ховд аймгийн Дөргөн сумд төрсөн. Тэгээд нутагтаа сургуулаа төгсөөд тэгээд их сургуульд Улаанбаатарт манай улс чинь нөгөө их сургууль нь нийслэлтэй байдаг. Тэгээд тийшээ оюутнууд нь очдог. Тэнд очиод тантайгаа танилцж байсан. Тийм. Тэгэхээр ер нь бол хөдөөний гаралтай гэсэн үг. Тэгвэл та бол яг хөдөөнийхөө амьдралд бол илүү ер нь дасцсан л үү? Тийм, дасцсан. Тэгээ яаж аргалж иж энэ багасаа нэг гал төлж үзээгүй хүнийг одоо авчиж гал төлөлдсөн бол Гэтэ нөгөө хүсэл мөрөөлөөрөө явсан баха. Тэгээ манай хүн чинь гал төлж үзээгүй ч гэсэн тийм байгальд их дуртай, амьтанд их хайртай хүн байхгүй. Ер нь монгол хүний тэр нэг дотор нь генетикээсээ байдаг бах тий. Тэр нэг одоо маллах ухаан, тэр нүүдэлчин соёлынхын тэр юм нь байдаг гэсэн учраас өөрөө би бараг аваач өгөө манай хүн бараг буцаад намайг хөдөөрөө хамт явъя гэсэн байхгүй юу тий. Тийм тэгээ хөдөөдөө очиод би тэр маш их юм сурсан. Яг энэ нүүдэлч өв соёл буцаад энэ хоолгонс миний хувьд олон улсын шим судлаач гэдэг мэргэжилтэй. Тэг ялангуяа буцаад энэ цагаан эдийн маань хүний бид яаж үйлчлдэг юм бэ? Бид нэр ингээд тус тусад нь ингээд биедээ одоо хамгийн сайнаар үйлчлэхээр нь яаж боловсруулж бас хэрэглэх ёстой юм бэ гэдгийг хөдөө очиод нэлээд сайн судалсан. Яг малчтынхаа ингээ бойрон дээр нь одоо нутаг дээр нь очиод тэгээд тэрийгээ ингээд онлайн гэж нэг сайхан юм биш үү бас тий. Цахимаар дамжуулаад ингээд бусдаа давхар заагаад явсан. Суралцаад хамтдаа. Тэгээ одоо энэ аялалч гэсэн ингээ ирж байгаа хүмүүс маань ихэнх нь манай шавнар байгаа. Тэгээ бид нэр ингээ буцаад одоо ингээд шинжлэх ухааны талаас нь эрүүл мэндэд яаж нөлөөлдгийг мэдчихлээ. Одоо энийг яаж одоо илүү орчин үеийн аргаар боловсруулах вэ гэдгийг судлах гад хамгийн гол нь энд ирсэн гэсэн үг. За яг одоо мэдээч та хоёрын одоо өнөөдөр буюу өнөөдрөөс ингээд ирээдүйд зүг явах зам нь болохоор яг чаргагүй одоо энэ бизнесийн шугамар ч юм уу эсвэл одоо энэ цагаан эдээ одоо яг уламжилт арга одоо ингээ хүмүүст түгэх энэ ажил бол явж байгаа юм байна. Энэ одоо баг үндсэндээ баг мэдгэдэггүйс ийм ажил юм байна. Гэхдээ миний хувьд одоо үзэгчийн хувьд ч гэсэн адилхан мэдгэдэггүй зүйлүүдийг
олцоомаар байна. Тэгээд ер нь ингээд шууд ховын амьдрал руу орох юм бол та хоёр яг анх яа танилцж байсан бол? Тэр одоо ханилаад яг 12 жил болж Аха. байна. 3 хүүхэдтэй, 2 хүүхэдтэй, 1 охинтой. Тэгээ би ч юм бол яг Монгол улсын тэгээ эрүүгийн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Тэгээ би тэр анх танилцсан шалтгаан би эхнээс нийлээ ахалтай. Тэгээ манай он ч оюут байж байгаа гар утсаа хулгаад алтаад. Тэгээ над дээр орж ирээ. Тэгээ би хэргийг шалгаж байхдаа би нэг дуудлаад. Манай нөхөр Тэгээ ингээд танилцсан юм байна. Тэгээ тухайн үед яг би нэг бие таагаад ажлыг хайж англи хэлийг сонирхож судалсан юм байна. Тэгээд манай эхнэр маань бас англи хэл дурж байгаа. Би тэр англи хэл дээр бас анх харилцан туршлага солилцож байгааг нэгэн дээр татагтаад. Тэгээд яг энэ интернет орчинд, энэ цахим орчинд бас нэг ажиллаж үзье надад их сонирхол байсан. Тэгээд эхнэр маань тэрийг бас дэмжиж. Тэгээд би тэр яг ер нь танилцсан цагаас л яг одоо энэ хийх гэж байгаа үйл ярилцсан л ер нь хийж үзье гэж явсан юм. Тэгээд явдаа нөө уцааж та тэгээд хоорондоо нэгэндээ татагтаад. Тэгэл ямар байсан? Тэр утас гээгэгүйсэн бол нөхрөө өөрөг олохгүй юм шүү. Тийм хараа. Би чи уцаа нөгөө шинэ уцаа авчиад оюутан хүүхдүүд чинь их үнэтэй уцаа авнаа. Нөгөө манай аав ээж чинь ямаатай ноолуурын мөнгөөр хамаг ноолуураа зарад уцаа аваад гэсэн нөгөө уцаа гээц. Тэгээд нөгөөдхөө олох гээд уйлал цагдаа дээр очисон чинь уцаа олдохгүй гэд авдаггүй. Тэгэхээр би олох ёстой тавдын чинь ноолуурын мөнгө гэд. Тэгээ бүр гуйсараагаа орсон чинь яг намайг нөгөө хүлээж авсан байцэг чинь манай хүн байсан. Тэгээд би тухайн үедээ бас нэг гадагшаа их сургуульд явах гад англи хэлний TOEFL гэдэг нэг шалгалтанд бэлдэжсэн байхгүй юу. Бараг явахаар болж ирсэн. Тэгсэн чинь манай хүн хараа англиар маш сайн ярьдаг цагдаа байж таарад. Би гайхаад ер нь цагдаа хүмүүс нэг англиар ярьдгүү. Тэгээ яаж англи хэлээ сурсыг гэж асуугаад нөгөө уцааж мардаад англиар хоорондоо ярьсаар хагаад нэг мэтгэл тасаад тэгээд одоо хөдөөний айл болцод явж байгаа. За тэгвэл бараг тэгээд ханига бараг ноодороор сэлжсэн гэж байна. Ноодорд хань. Хөгжилтэй тийм. Тэгээ хүний амьдрал бас цаанаасаа нэг учир холбогдлоо зурагдсан байдаг би боддیں۔ Одоо ингээ утсыг олж өгж ингэж хайж байгаа битэр ч одоо утсаар юм идэв болчихлоо. Тэгээ утсан дотор байж идэг хоёр хүн болчиход байгаа. Тэгээ цаанаасаа бас битэрийг учрах хэрэгтэй тавилан байсан юм байна. Тэгээ яг гадна талаасаа битэр их өөр юм шимэрлээ. Дотор хүн нь битэр яа нэг адилхан юм хүмүүс. Одоо 12 жил болж байгаа битэр энэ хоорондоо гор хэрэлдэж үтсэн юм. Тэгээ хоорондоо байнга ярилцдаг. Тэгээ хийж байгаа юм уншиж судалж байгаа хоорондоо хуваалцах дуртай. Тэгээ тэгэж л явж байгаа. Тэгээ нэг юм зүгээр суун их юм нэг юм дөрөв хааны дунд суугаад 50 амьдрал жоо сонирхолгүй. Тэгээд ийм нэг адлын явдалтай бэрхшээ туулж чадсан юм сайхан санагддаг. Одоо түрүүн би жишээ болгоод хэлж байна. Монголын уламжлалт үг байна та. Өвөг дээдсээ сургадаг байсан нүүдэлч хүмүүс. Шулуутай газар гэрээ барь, чонтой газар малаа бэлчих гэж. Энэ үгийг ингээд задлаа бодохоор энэ нүүдэлчин одоо бидний дээш өвөг дээдс маань яадаг вэ? Зүгээр суухгүй байнгын хөдөлмөрлөжээ гэсэн тийм. Тэгэхгүй ингээд зүгээр суугаад ийм суур амьдралд ороод ингээд тогтоо ажил хөдөлмөр өсвөл хүн нэгдүгээр бие хаана өвчлөж байна, хоёрдугаар сэтгэл санаар готрон болдог, дандаа муухай юм харж юм мэлмийн хаагддаг байна да. Тэгэхээр энэ хөдөөний амьдрал гэдэг нь байнгын хөдөлж цагаагаар бүх юмтай гэж туулж идэг учраас хүн эрүүл байж байна. Тэр амьдралыг ингээ мэлмийн нэг сайхан ардыг амны биелэгтэй сайхан үгэлдэг болдог. Битгийдэг. Тийм учраас өдөөний амьдрал гэж дуртай. Хөдөө хизээ гарсан гэсэн бэлээ. Битээр одоо яг 6 жил болж 6 жил. тий. Тэгээ ер нь одоо хэцүү зүйл байсан л ах та мэдээж. Оо мэдээж байсан. Мэдээж битээр ер нь яг би нэг цагдаад ажиллаж байхдаа яагаад англи хэл үдсэн бэ гэж би бас нэлээд арх бодог болсон байсан. Тэгээ тэр архиа ухаа болийг шийдээ. Тэгээ нэг чөлөө цагаараа оронд нь би нэг англи хэл бий тааж үтсэн баг. Тэгээ тэрэн дээр яагаад ийм эрүүл амьдралын чиглэлийн юм сонирхоод энэ англи дээр ойлгодог болов. Тэгээ цахимаас мэдээлэл авдаг гэж байгаа. Эхнэр маань бас тийм сонирхдаг. Тэгээ битээр яг тэрэн дээр ер нь эрүүл амьдралын юм байгаль энэ цэвэр агаар хэрэгтэй юм байна. Тэгээ хөдөө нөгөө шалтгаан тэр их нөлөөсөн. Тэгээ хөдөөр нөгөө очсон. Тэгээ ихтэй яг нэг өөснө тооцоолоод Төв аймгийн Батсан бүрсэм гэдэг Улаанбаатар хот ойрхон л доо 100 км. Тэнд битээр эхлээд урчлын жумар бас нэг тодорхой хэмжээний цагуугүй хувьд мөнгө төргөө нөөцлөөд хоримтл үүсгээд тэгээ очиод нэг хагас жил амьдрал үзээд очсон юм байна. Тэгээ 7 сард их очиж исэн. Тэгээ нөгөө очингуудаа хөдөө нутагт сайхан амьдарч болох юм байна гэдэг ингээд сурталчлаа цахимаар үзүүлээд хүмүүстэй хуваалцсан явсан чинь хүмүүс тэгжилж ирсэн. За яг хөдөө 100 сайхан. Энэ хоёр одоо сэрвэ ороод хүүтэн болоход уцаал хот руу ирэх багтаа гэжсэн баг. Харин тэгсэн яг тэр өвөл яхацсан нэг галт үлэх тэгэл Батсан бүрсэм одоо тэр Баатар гэдэг тэр очиж Вашингтон төрөөсөлж амьдч тэр ах намайг шоолж исэн баг.
Чи идэв том болцсон залуу байж яагаар галдуулж чаддаг надад галдуулахыг зааж өгч ирсэн. Тэгэл яг тэр хөдөөний амьдралтайгаа сонирхолтой. Хөдөөний амьдрал чинь бол ер нь шудраг ингээд эрэгтэй хүн хийх ажил, эмэгтэй хүн хийх ажил цаанаас ингээд хуваагдсан байдаг шин. Эрэгтэй хүн гэрээ хаалгараас гарлаа, хашаан дотор гадаа бүх ажлаа хариуцсан. Мод үлээ аглах усаа. Эхнэр хүн дотроо хариуцдаг учраас чи юм ийсэнгүү би юм ийсэнгүү марах шаардлагагүй. Тэгээ энтэй ингээд дурлсан. Тэг үннээс дуртай. Тэгээд яг хуу цаад санаа нь юу гэхээр монголчууд маань ер нь 90-ад оноос хойш зах зээл гэж эхлээд хөдөөнийх нь хот руугаа их нүүдэг болсон. Тэг Улаанбаатар руу хүн ам нь ихсээд асуудал үүснэ. Битэрийн тэр үед гаргасан юм захин орчин эсрэгээр нь хөдөө нүгээд хөдөөнөө сайхан амьдрья. Тэг хүний саяны ярьж байгаа цэвэр агаар нь тэг баян хөдөлмөрлөд ингэж юм хүн чи ирүүл байх юм байна. Энэ талаас нь даа гоёор нь харуулсан тийм хийдэг ондооч дээрийг хийдэг. Тэгээ энэ дээр маань бол олон хүмүүс нөлөөсөн. Олон залуучууд хөдөр нүүдэг болсон. Одоо цахим орчин нэг хөдөөний амьдралаар хийж хөдөө очиж бизнес эрхэлж зөндөө залуучууд гараад ирсэн. Тэгээ битэр яг энэ дээр бид түрүү яриан тараас Монгол улсын засгийн газар битэр яг хөдөө нөхөн уриалгыг анх санаачилж гаргасан гэр бүлэгч байсан. Үйлчлэл болж ирсэн. Тэгээ энэ ажил маань зүгээр битэрийн амьдрал юм шиг мөртөө астаа бас юм цахим орчин ашиглаа сайхан талаас нь харуулсан. Олон хүний амьдрал сайхан амьдлаж тус. Сайхан байд. Танай нөхөр бол уг нь цагдаа байсан хүн тэгээд бас арх уудаг байсан гэхэр чи мэдээж одоо энэ арх гэдэг бол ааш цангийг эвддэг тэгээд ер нь цагдаа гэдэг бол бас дандаа одоо тэр хүний амьдралын муу муухай зүйлтэй л дандаа тулж явдаг тийм ээ. Тэгэхээр мэдээж энэ хүний зан араншин одоог бол арай л өөр байсан байх. Ер нь ингэдэм байх. Хөдөө нутагч хүнийг бас их тайван болгох юм байна. За яг битэрийн тэр хөдөө нүүснээс хойш ер нь аль аль нь их уужин болсон. Их уужуу, тайван юмыг харахтаа ч гэсэн. Тэгээ манай хүн чинь яг ажил мэргэжлэн тим одоо эрэгтэй хүнийхээ хувьд юм хүчтэй хүн баггүй юу. Гэхдээ яг гэр дотроо бол эсрэгээр байдаг. Яг тэр нэлх хүүхдүүдийн хаажууд бол өстой хоншиг бүр юм номхон дүлгөн байдаг. Тэгээ аав хүн чинь бас тэр хүүхэд гэдэг хүн чинь бас аавыг их хүмүүжүүлдэг юм шиг байна. Одоо тий нэл хүүхд чинь ингээл хүн хайр хүрээл үнсэл үнэрлэхэд хүртэл тэр хүний зан засарж идэг юм шиг байна. Тэгээ ер нь хөдөө нүүсний хамгийн том шагнал нь их тийм тайван амгалан болсон. Хотод хичнээн бид нар ингээд тайван ажил хийсэн ч гэсэн нөгөө хотын түгжрэл, машин тэрэг тэгэл гадаа зогсоол машин тавихаас өксүүлээл ажил төрөл гэдэг ер нь одоо манай өвөлд бол ингээл утаатай Монгол улс хүүхдэн штэ. Тэгэл тэрнээс болоод хүүхдүүд их өвдөн маш их ханиад хүрнэ. Тэрнээс маш их стресстэй аав ээжүүд. Тэгээд тэр чинь уура хинд гарах уу одоо хоорондоо л гаргана штэ. Тэр чинь хүүхдүүд рүүгээ гаргалтай нь ш. Тэгэхээр хөдөө нүгэд доцсон чи харин эсрэгээр манай хүү их тайван болоод бүр нэг нэгэндээ зориулах нөгөө цаг хугацаан ч их болоод тэг хөдөө нутаг бараг зассан юм одоо энэ байгаль. Тэгэхээр нүүдэлчин хүмүүс яагаад тийм ууралгүй уужин байсан нь тэр яг нэг Монгол гэртээ сууж байхад хүн тэгэл уурлаад стресстэй байдгүй юм байна гэж бодогдсон шүү дээ. Засарсан гэхээр уг нь бол одоо яг ч харахгүй бас тэр нэг бачим дуу бачуураад байд юм шиг байгаа юм. Тэгээ манай хүн чинь бүр одоо өмнө нь надад танилцгаасаа ч хойш байсан аавынх нь нөгөө нэг хүмүүжил гэртээ юусаа хараал үг хэлдэггүй байхгүй юу? Ямар ч хараалын үг хэрэг одоо хүүхдүүдийнхаа чихэнд сонсгодгоо. Тэгээ би ч гэсэн одоо хантайгаа хандлаад 12 жил болоход амнаас нь хараалын үг гарч байгааг сонсоогүй. Тэгээ тэр ингээд манай гэр бүлэг юм тайван бас ирүүл байхад их аав хүний тэр амнаас гарч байгаа үг их нөлөөлт юм байна гэж бол итгэсэн. Тэгээ тэр чанараар үнэхээр бахархдаг. Тийм. Миний одоо хавийнхаа зүгээс бас нэг сонирхож байгаа зүйл нь гэхээр та хоёр одоо хөдөө амьдраад 6 жил болж байна. За ихэд одоо буцаагаад 10 жил охруулвал Ер нь энэ амьдралаараас амьдрал болсон. Аль энийгээс сонгосон. Энэ амьдралтай бол битээр чи яг сая хань маань хэллээ. Ер нь амьдралыг битээр сайхан үтэрл. Энэ л хүний дэргэд байвал хорвоогийн ханч утсан жаргалтай амьдарч болмоор тийм нэг мэдрэмж төрүүлдэг хүн байдаг. Намаг яг л байгаагаар минь хайрлж, урамшуулж, дэмждэг хүнтэй ханилна гэдэг энэ насны хамгийн их жаргал юм аа. Хүсэл мөрөөдөлдөө хамтдаа хүрэхээр халамжит хань минь хөвгүүдээ минь ээж болохоор хүрээд ирсэн юм уу даа чи минь. 20 настай жаахан охин байхдаа л надад ирсэн чи минь хөдөөний айл гэж нэрлэгдсэн нэр төртэй гэрээ минь гэргий 3 сайхан
үрээ минь ээж болжээ. Хамтдан хоёулан хангалттай хүнд хэцүүг туулж чадсан. Одоо харин жинхэнэ жаргал гэдгийг амсаж амьдрнаа хань минь. Тэгээ сайхнараараа өөрөө сайх үг хэлж ивэл хүний бодол үг гэдэг чинь маш хүчтэй юм эрчим ялгар бол. Яг тэр эрчмийг хариул яг адилхан хүмүүстэй уулздаг, адилхан юм хартдаг амьдрал яг л тийм болдог. Тэрийг би шашин хэлс илүү эрчмийн энерги ойлгоход итгэдэг байхгүй. Би тэр талаар бас судалдаг. Одоо сайн ярьж ийн гэхэд манай аав ээж л хүмүүс ялаа манай аав яа яг би аавынхаа мэрэгжлийг л үүссэн л дээ. Манай аав чигийн цагдаа юм хүчний байгууллагад ажиллаж ирсэн. Тэгээ аав маань өөрөө тэгж хэлдэг байсан. Би ингээд ажил дээр очихороо ингээд хүн хүчээр ажил хийгээд ингэж байгаа ч гэсэн гэрийнхээ үүдэн дээрээ сайхан 50 цаас гүнзгий амьсгаа аваад бүх ажлынхаа ямиг орхиод тэгээд энийг аав болог ирлүүг хорт. Тэгээд хүүхдүүдийн ажил хараал үг хэлдэг. Гэрээсээ гарах шаардлагатай үедээ хараал үг нь хийсэн шилждэг. Голны ээж яаж бидний ажил хэлдэг байсан. Тэгэхээр би ганц би ах トゥ долуулаа. Манай ах トゥ нар ч гэсэн бүгд тийм гэртээ хүүхдийн ажил хараал хэлдэг. Тэгэхээр тэр бас нэг суур нэг монголчуудын дээр үеэс одоо өөр хүүхдээ өгчээс гэр хүмүүжлийн нэг хэлбэр байна. Тэгээ ер нь яг битээр сайн хэллээ. Эрүүл амьдралыг хэмэлдэг. Тэгээ эрүүл амьдрал дундаа юу гэх юм сэтгэл санааны эрүүл мэнд хамгийн чухал. Тэн дундаа хоорондын харьцаа тэгээд хэлж байгаа үг. Эхнэрийг би яаж хүндлэн миний хүү яг л тийм ир хүн бол. Эхнэр маань намайг яаж хайрлан миний охин яг л тийм хүн болдог. Тэгэхээр ер нь ээж аав гэдэг хүмүүс чинь өөр монголчуу, ар монголчуу одоо хятад хүн боорч юм ялгаагүй шүү дээ. Аав ээж гэдэг нь хүр хүүхдийн хамгийн ойрын байнгын багш байдаг. Тэгэхээр эцэг их болсон хүн бол ялангуяа аав хүн бол өөр хүүхдээ гайжууд ингээд зүгээр байж байгаа нь өөрөө ингээд хүүхд харж идэг учраас өөрөө бас тэр талд аав болсон бас тэрийг бас бодож явах хэрэгтэй. Өөр хүүхдээ сайхан хүн болгоё гэж бол өөрснөө л өглөж биш үлгэрлэж харуулна гэдэг шээ. Тэр хэцүү болов тийм төрчих барьдаг. Тэгээ аз жаргалтай амьдарч байгаа тэр хүн өөртөө аз жаргалтай амьдрал үүсгэсэн баг. Тэр хөдөө өн хотод өн юус ялгаагүй. Биднээс өөрснөөс нь шалтгаалж байна. Зарим хүмүүс нь ингээд хүүхдийг содон сар болсон тийм нэг хүүхдүүд хүмүүжүүлэх гээд байдаг шүү дээ. Тэгэл бүх юм ингээд зааж одоо заавал ингээд яаж нээж гэдэг. За тэр бол бас зөв зүйл биш байх гэж бодож байна бэ. Наатай чинь би санал нийл. Би бол наатай шиг эсрэг. Энэ яг хөө битээр чинь бас нэг хэлмэл сураад юм судлаа гэдэг өөрснөө судлаач хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ дэлхийн ертөнцийн боловсролын чиг хандлага одоо хаашаа яваад байна гэхээр яг өөрөө чи ярьж байгаа юм бол юм оюуны боловсрол байна. Хамгийн чухал юм сэтгэлийн боловсрол хэрэгтэй. Тэр сэтгэлийн боловсролын хүмүүсээс анзаарахгүй. Одоо хүүхдээс гайгүй сургуулж явуулъя гэж хүүхд нь хүсээгүй баг. Өмнөөс нь шийдээл тэгэл мөнгө төгрөг өгж байгаа. Би чиний мөнгө өгж ингэж ажиллаж ингээд хүүхд нэг өөр ингээд чимдаад хэцүү байна. Битээр яад гэвэл би бол одоо чи манай том хүү 10 настай. Би яг тэр оюуны боловсролоос илүү сэтгэлийн боловсрол өгдөг. Тэг хөдөө амьдарч миний хүү одоо 10 настай. 2 дугаараа гэртээ үлдсэн одоо. Битээр энд явж явах дүүгээ хараад хаяа дараа наг зах нь орж яаж ийн гэсэн нэг хэлэн ойр зөө идэх юм дээр зөвлөд төвтөг өөрөө аваа яваа сурчдаг. Тэр зориуд сургасан. Хөдөө гадаа харанхууд өөрөө явчих чинь айлын хүүхд өөрөөс нэг насаар дүү хүүхд үрд гэртнэж харж өгдөг манай хүү. Тэгэхээр тэр юу гэх юм өнөөдрийн цаг үе юу хэрэгтэй вэ гэхээр энэ сэтгэлийн боловсрол талнаас анхаарахгүй бид нар бас анзаарахгүй гэж харагдаад байна. Тэгэхээр хүүхдүүд тэр сэтгэлийн боловсрол олон гэдэг чинь өөрөө бие даагаад хаач очсон хин нэгний хараач бие дагаа шийдвэр өөрийгөө эрүүл авч яваа сурах юмаа сураа явждаг. Энэ чадвар хамгийн хэрэгтэй юм болов гэж бодоод байгаа. Одоо нэг жишээ ярил л да. Би одоо жишээ нь багасаа юм тулааны спортоор хичээлсэн. Тэгээ хүүгээ би хүсээгүй байхад нь заадаггүй. Гэтэл миний хүү одоо сая 4-р ангид төгсөж байгаа. Тэгээ би тэр суманд амьдарч байгаад аймаг төгрөө орсон байхгүй бас нэг юм төмөв байгуул. Тэгсэн чинь нэг хүүхдээ жоох муудаж. Тэгээ аваа би нөгөөт чи сурыг гээд өөр хүссэн. Тэгээ би яг тэр техник зааж яаж биеийн хамгааллыг зааж өгсөн. Тэгээд хэлж байгаа зарчмууд энэ бол чи энэ техникийг эзэмшиж энийг сурсан бол хүн дээрлэж болохгүй. Хүүхдээ төрүүн зогж ялангуяа эмэгтэй хүүхд чамайг зогчсон зогж болох. Яг шаардлагатай үе чи найз нөхдөд эмэгтэй хүүхдийг өөрийгөө хамгаалж хэрэгэлдэг шүү гэж заасан. Тэг миний хүү яг тэрэн дээр 2 хүүхдийн эсрэг тулалдаа яагаад өөртөө ихтэй болсон баг гэж. Тэгээ одоо шилэх нэгэд хичээлэр биш ахгүй. Одоо өөрөө битээр англи хэлийг дуусчаас өнгөрсөн жил би энэ англиэл сурмаар байна өөр хүсэж. Тэгэхээр битээр давхар өдөөс хойш нэм хэлний сургууль явсан. Сая жилийн дотор ингээ англиар яриа сурчиж байгаа. Тэгэхээр бидний бас анзаарах хэрэгтэй юм. Хидээгээр битээрийн хүүхд ч гэсэн тэр хүн өөр хувь тавилантай. Тэ өвөл нь өөр. Тэгэхээр би өмнөөс нь шийдээд чи ийм бол гэдэг бол тэр хүүхдийн эсрэг хийж байгаа айгу буруу үлдэж ойлгоод байгаа. Тэгэхээр тэр нялх байгаа тийм хүүхд ингээд яг өөрийнх нь хүслээс хүн болгонд ингээ багаас нь өгсөн юм өгөгдөл байна.
Тэгээ тэрийгээр нэг явуулаад тэр хүн хамгийн аз жаргалтай болдог. Битээр яагаад жаргалтай амьдраад байна гэхээр битээр яг тэр доктор байгаа одоо хийж байгаа юм битээр дуртай. Энийг хийх гоё гэдэг байхгүй. Энэ олон хүнд ингээд сайхан юм өгөөд нэг ч гэсэн хүний амьдралаас нэг гэрэлгийг асаад сайхан шүү дээ. Тэгээ танаахыг хараад хөдөө нүүчлээ. Танаахыг хараад хүүхдээ харчлаасан салгацлаа. Баярлалаа гэсэн юм. Тэрийг ингээд мэдрэх чиг сайхан мэдрэх. Тэгэхээр амьдрал гэдэг чинь өөрөө ер нь өгөхийн ухаан байна. Хэрвээ авах гал байвал амьдрал чиний амьдралаас дахиад зөрүүл юм авчдаг. А чи өгөөд хүн тусвал эргээгээл амьдрч өгсөн юм чи өгөөд идэг гэж. Тэр тийм зарч байна. Тэгэд одоо энэ хүүхдүүдийг бол ер нь зарим аав ээжүүд хэлдэг л дээ. За миний хөө би бол бие чинь төрүүлсэн ухааны чинь төрүүлээгүй гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр тэр ухааны хүүхдүүд бол өөрсдөө л очиж хүрсэх юм хийх ёстой юм тийм ээ. Тэгэхээр одоо хүүхдийг илүү тэр бид нар очиж ямар нэгэн өөрийнхөө бодлыг одоо хүүхдэд аваачиж дарж өгөх биш. Хүүхдийн хүсэлтээр бид нар очиж юм биелүүлээд хүүхэд илүү тийм эрүүл тий хөрхөсөлтэй. Тий. Тэгээ сая тэр гадны нэг зохиолч бичсэн Чингис хааны маань тухайн нэг бүтээл гарсан байлээ. Уншсан л та би. Тэрэн дээр яаж ирэхэ Чингис хаан хөвгүүдээс илүү охтуудтай илүү итгэж үүрэг хариуцуулж хийж. Ялангуяа өөрийнхөө Монгол эзэнт гүрний иргэшилд орсон хөрс зэрэгтэй улсуудад охтууд аваач захируулдаг. Тэгээ Чингис хааны хэлсэн үг. Нөгөө өгөөд хүн яг өөртөө найдлах нь хүзүүндээ харуулж ирсэн бил. Тэгээ харуулах дээр борхол өгөөдөг аваад аваад ирчихлээ. Тэгэхээр Чингис хаан хэлсэн байх яг тэр. Миний нуган үсгэж 4 хүү байгаа шин. Хүн авардаг биш хүнээр авруулдаг юм сулхан ирчүүд болж байна. Тийм учраас эднэртэй биш юм октоодтай би ингэж найз эднийг тэр бэр болж оч тэр улсыг захир бодлого хариуцуулбал болох юм байна гэж шийдвэр гаргаж байгаа юм. Тэгэхээр одоо яаж ирэхэд тэр зүч хаан тий бүгдээр хаадгүй шүү дээ өгөөдөө цагаатай тулгүй. Эднэр маа хэдийгээр ингээд хүчрийг хаадч гисэн нөгөө агуу хааны хүү болж төрж ингээд багаас нь ахвал хүн болго ингээд хааны хүү гэж хүндэлтэй хаандаа урдуур норж юм идэг учраас яг цагаар тулахаар аавах хэмжээ өрөөгүй шүү дээ. Тийм бод. Тэгэхээр яг адилхан одоо жишээ Тэсүхэ Баатар хэрвээ татарууд хорлогдож өнгөрөөгүй бол Тэмүүжин гэж хүн хизээ Чингис хаан гэж агуу хаан болохгүйсэн. Тэр үл тодорхой тийм. Яагаад тэгэхээр Тэмүүжин үдшүү үлдсэн учраас тэр бэрхшээл зовлон хүнд хэцүү амь насаа алдах. Тэгээ хажуудлаагаар ах トゥ нарын хатуурхал ээжийг авд уул нь бүгэж амьдч. Энэ болгон Чингис хааны багаасаа бие дааж аав нь ингэхгүй ээж нь ингэхгүй өөрөө багаасаа бие даасан биш. Бэрхшээл болгоны туус учраас агуу хаан болсон. Тэгэхээр бид нар одоо энэ Монголын нуус төвчнөөс хараад хүүхдээ хүмүүжлэхдээ Тэмүүжин яаж хүмүүжлээ гэдэг шиг биеийн даалгах хэрэгтэй юм. Сүүлийн үед өвөр Монголч гэсэн адилхан ерөн залуучууд бол ингээд сургууль соёлоо төгсөөд тэгээд оюутнаа төгсөөд одоо ингээд хөдөө орон нутгтаа зарим нь буцаж байгаа байна. Тэгэхдээ би хөдөө очиод юу хийх вэ? Яах вэ? Тэ би одоо очиод 106 сард очиод намар болоод гал төлөх болохоор ингээд буцаад хошуу нутаг руугаа хошуу аймаг руугаа явмаар байна гэдэг ирвэл яах вэ? Иргэн маас. Би тэгэд яг нөгөө нэг нүүхээс өмнө бас их тэгж бодож исэн. Одоо найз нөхдөөсөө холдох чинь тий одоо сайхан сурсан сургууль одоо юугаа ашиглахгүйгээр ингээл тий хөдөө очиод хийх юм олдохгүй одоо ажил төрөл олдохгүй яах вэ гэж нэлээд бас эргэлзэж байгаад нүүсэн. Тийм болохоор бас нэг ойрхон нүгээд тэгээ бүр болохоо буцаад ирээ гэж болж нүүж байгаа шүү дээ. Анх тийш нүүжсэн. Тэгээ яг очиод нөгөө ингээд харахаар хүн чинь бид нар чинь ингээ хот газар сураад ч юм уу эсвэл хорт газар ажиллаад юм өрсөлдөөн донд орохоор их боломж хардаг нүдтэй болчт юм байна. Тэрийг нөгөө анзаардгүй. Яг хөө тэр хот дотроо л байгаа учраас гэтэл хөдөө орон нутагт очихоор бид нар тэр боломжуудыг тэр орон нутагт байгаа хүмүүсээс илүү хард юм байна. Тэн дотор яг хөгжүүлэх энэ сул байна. Би энийг ингээ дэмжиж энийг хөгжүүлчихвэл энэ орон нутаг ч гэсэн хөгжиж юм байна гэдэг юм их сайн хард юм байлээ. Тэгээд яг хараад эхлэхээр итгэл төрсөн. Би эн чин нутагтаа хэрэгтэй хүн байштэй гэдэг тэр мэдрэмж төрд юм бэл төрүүлээд миний ингээд чадах зүйлийн зөндөө байгаа юм байна гэдгийг харчаар
Харин эсэргээрээ одоо бид нарын сурсан энэ боловсрал чинь ерөөсө тэр л зүйл зарцуулагдах ёстой байж дээ гэдгийг ойлгож хэлж байгаа байхгүй юу. Тэгээд одоо хөдөө орон нутгийнхаа хүмүүстэй хамтраад ингээ юм хийгээд эхлэхээр зүгээр нэг одоо ажлын байранд зориггүй нэг цалин авах гэж те ажил хийхээс шал өөр мэдрэмж нөгөө зориг би энд байгаа хүмүүс одоо тэр танил ялангуяа өөрийн нутагтаа очиж байгаа л те өөрийн төрсөн нутгаа хөгжүүлж гин те тэнд байгаа хамаатан саднаа нийлүүлээд хүртэл ингээ бизнес босгож гин эднийхээ ингээ цагаан идэг өөрчилж гин гэдэг тэр мөр чинь бүр тэр цалин авахаас илүү гоё мэдрэмж байгаа байхгүй юу хүнд тийм утга учир өгнө. Тэгэхээр залуу хүмүүс бол аль болох ямар нэгэн байдлаар зүгээр магадгүй 103 сардаа ч хамаагүй шүү дээ тий. Дулаан үед нь ч очиод ингээс нөгөө тэн дотор амьдарч үзэх хэрэгтэй өөрөө. Миний чадах юм юу байна? Би энийг яаж хөгжүүлж болох вэ гэх тэгэхгүй залуучууд маань очихгүй болохоор тэр чинь тэнд байгаа хүмүүс нь дасцсан болохоор байдгаараа л байж ш тэр чинь хөгжил өөрчлөгдөхгүй. Гэтэл бид нар очиж тэр чинь өөрчлөгдөж байгаа. Одоо зөвхөн битээр ганцхан л айл штэ. Ингээд хөдөө нүүхэд Монголд ингээд маш олон бид тэр очиж нүүсэн газар болгоно ингээд хүмүүс нүүж ирж байгаа байхгүй буцаа залуучууд маань бага насны хүүхдүүдтэй хүмүүс нүүж ирээ. Тэгээд одоо зарим бүр сумдуудад ийм хотоос нүүж ирсэн залуучуудын хороол үүсэж байгаа байхгүй. Тэгээд тэд нар маань нийлээд энэ эрчимцэн мал аж ахуй эсвэл энэ цагаан эдийн үйлдвэрлэлийг хөгжүүлээд бид нар одоо сүүлд хийж байгаа төсмэн бүр аймаг болгонд ингээд ийм дэвшилтэд цагаан эдийн үйлдвэрүүд дээрээс нь ийм дэлгүүрүүд нэгдэж хэлж байгаа байхгүй. Хэрвээ тэр залуучууд буцаж очихгүй л тэр хийгдэхгүй байсан. Гэтэл ганцхан одоо хүн нөлөөлөд хамт явъя гэхэд ингээд явцсан залуучууд нэг залуул нутагт сумдаа очиход тэгж өөрчилж байгаа юм бол бүгдээрээ нийлээд хөлөөл бүр л их ингээ өөрчлөлт гарахаар байгаа байхгүй. Тэгэхээр залуучуудыг зориглоод тэр нутагтаа зүгээр нөгөө нэг заавал нүүж очиж туршиж очиж үзээд тийм амьдраад ингээ харахаар тэн доторх боломжуудыг хараад нөгөө өөртөө итгэлтэй болсон хойноо ингээ хөдөлгөх юм бол илүү амар юм шиг санагдсан. Тэгэхээр жоохон зориг тэгээ нутгаа гэсэн нөгөө өөрийнхөө тэр юу гэсэн сэтгэл жоохон хэрэгтэй. Тэгээд очихоор боломж нь илүү. Тэгээд бид нар чинь ингээл одоо Бээжинд ирэхэд хүртэл хичнээн олон юм санаа төрж ин тээ. Энэ санаагаа одоо ингээл хордон очиад хэлж өгөх юмсан гэж бодогдоод байгаа байхгүй бүр нөгөө очиод ингээ ярьж өгөх юм маань бүр баялаг болоод тэнд би тэр төхөөрөмжийг харсан. Тэр ихчтэй аваачаад энийг л өгчвөл ааруул амархан өдөржин халуун зогсохгүй гарчих юм байна штэ гэж бодогдоод. Тэгэхээр бас ингээд үзэж харсан зүйлээ заавал буцааж тэр сурж байгаа зүйлийн зорилго нь ерөөсөө тэр л юм байна гэдгийг харьцахаар их орон ер нь сайхан хөгжих байхаа. Тэгвэл одоо би та хоёрын ярианаас бас харж байна. Ер нь одоо хотод нэг цалин авч амьдрахаас илүү хөдөөгийн тэр байж байгаа байдал тэгэл амьдрал тэндээс одоо маш их олон боломжийг олж харах юм байна. Их олон тэр одоо нэг л унгой залуу хүмүүсийн мөрөөдлийг одоо улам их баяжуулж чадах юм байна гэж ойлгож болох уу? Яг зөв. Одоо хөдөө өвөр Монголч ар Монголч ялгаагүй шүү дээ. Бидний аав ээжийн үеийн хөдөө биш үү? Биднэрт одоо энэ цахим байна. Энэ цахим орч одоо хятад улсад харж байгаа чинь цахим TikTok хин би чат ямар гоо хурцтай хөгжсөн байна. Тэгээ бид тэр очиод өвөр Монголын одоо өвөр Монгол хүн хотод амьдарч байгаа өвөр Монголын хөдөөний залуучийг анзаарахгүй бол өөрөө дотор байгаа болохоор бид нар харахаар өвөр Монголын хөдөөний захын малчин бүх боломж нь биш. Бид хэн блэ? Аль аймаг үлээ өвөр Монголын малчнад орсон. Шилэн гол очиод үнэхээр гайхсан. Монгол малчинтай харьцуулахад өвөр Монгол малчин сайхан доглог байшинтай тий. Тэгээд малынх нь өөрийг ачаал авахгүй яг таарцсан. Малынхаа ашиг шимээг авчдаг. Тэгээд дээрээс нь төр зэсгэн туслаад өгч байна. Эдийн засгийн газар энэ өвөр Монгол малчтай ямар гоё дэмжиж тий. Дэмжиж өгч. Тэгээд тэр хүн чинь ачаал нь таарч учраас өөрийнхөө дуртай чулуугаар юм сэлэх дуртай залуу юм бэл. Тэрийг игээр ном уншиж суучихсан. Хүн нэрий тийм бооз. Тий хичнээн жаргалтай амьдч. Тэгээд чи өөрийнхөө хийсэн юмыг энэ WeChat-аараа TikTok-оор ингээ үзүүлээд худалдаад ашиг шимээ нэвчж. Тэгээд тэр мөнгөөр өөр улс руу өөр хятад улс чинь том улс тий. Өөр тэр мужууд руугаа аялаад тэрийг үзээд өөрийнхөө ингээ бүрэн болцоод байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол зүгээр яг тэр байгальд гэдэг юм уу хүн ам жоохон баг тийм газар очих боломж их болчих. Ялангуяа цахим гэдэг юм энэ интернет гэдэг юм чинь бол бидний үед үстэй гайхалтай багтаа бас. Тийм. Тэгээ манай эхнэр маань сая хэлж байна. Ер нь юм хот газар нэг хэдэн жил амьдэрсэн нэг өрсөлдөөн дунд байгаад хөдөө амжиргаар хамаагүй илүү амьдэрдэг байхгүй. Нэр шүү тэр. Бит гурвын нэвтрүүлгийг үзэж байгаа залуучууд маань одоос хөдөө орон нутаг руугаа яв зөвхөн одоо зуны 6 сард очиж зугаалаад явах биш хөдөө орон нутгаас хөгжүүлэх залуучууд бидний бас хийх ёстой нэг ажил юм болов гэж бодож байна. За тэгээ маш их баярлалаа. Дахиад одоо Монголд очивол та хоёр дээр очие гэж бодож байна.
Тэгэд би бас нэг амьдарч үзье. Яг би багасаа гал төлсөнтэй. Тэгтээ тэр газар очиод бас арай өөр юм сурах байх. За тэгээд хоёрдоо маш их баярлалаа. Баярлалаа.